онцгой байдлын ерөнхий газар үзүүлж байна. Мэдлэг таныг хамгаална. Бэлэн байцэг юм байна. Газар хөдлөлт гэдэг маань бол одоо дэлхийд дээр тохиолдож болох гамшигуд дотор бол бас хамгийн хор хөнөөлөлттэй богинохоо хугацаанд ихээхэн хэмжээний хогоор охирлогч болдог олон хүний амь насыг эрсдэлд оруулдаг газар хөдлөлтийн дараагаар ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулахад бол маш төвөгтэй болсон байдаг тийм. Маш олон янзын хүндрэлүүд учирдаг. Газар хөдлөлтийн аюул гэдэг бол ерөөсөө үгээр хэлж боломгүй маш аюултай маш их хор охирол учруулсан л байдаг та. Дэлхийд учраас хамгийн томоохон хэмжээний газар хөдлөлт болсон одоо Туркид бол хамгийн сүүлийн үеийн байдлаар. За энэ дээр бас Монголоос эх орнод л үйлж аврах ажиллагааны багт орж ажилласан. Тэгээ сая очиж ажиллаж хаад бол бас нэлээдгүй олон төрлийн хүндрэл бэрхшээл биднэрт тохиолж байна. Олон амьсаа алддаг, за амьд үлдсэн хүмүүс нь өнчрөл хагцал янз бүрийн хүнд бэрхшээлтэй юмуудыг даван туулдаг, олон орон гэргүй болдог. Ер нь хүндрэл бэрхшээл ингээд тоочоод ярих юм бол маш их байдаг. Эцэг газар хөдлөлтийг мэдэхгүй учраас хүн болгон ямар нэгэн байдлаар газар хөдлөлт болж болзошгүй гэд бэлэн байх шаардлагатай. Юу бэлэн байх вэ гэхээр хувь хүн өөрөөсөө л айл өрхөөд дор бүрнээ аюулын үед ашиглах үүргэвчтэй байх хэрэгтэй. Хамгийн ихний ээлж тийм ээ. Тэгээ хаана очихоо мэддэг байх хэрэгтэй. Айл цагт хязгаар газар хөдлөлтийг мэдэхгүй учраас өдрийн цагаар бүгд өөрийнхөө ажил дээр хичээл сургууль дээр байгаа үед томоохон хэмжээний газар хөдлөлт болоод ингэх юм бол хүмүүс хаана яаж уулзах вэ? Гэр бүлүүд хаана уулзах вэ? Тэрийг урьдчилсан байдлаар тохирсон байх хэрэгтэй. Газар хөдлөлтийн үед бол маш олон төрлийн зөвлөмжүүд байдаг тийм ээ. Газар хөдлөлтийн үед за нөгөө засгийн газрын 339 340-р тогтоолын хүрээндээ суу, нуугд, хүлээ гэж зарчим байдаг. За мөн газар хөдлөлтийн жижигхэн зогссны дараагаар бол яаралтай цуглах цэгт очих тийм ээ. Цуглах цэгт очихдоо бас гүүхгүй, орилж ашгарахгүй, түлхэхгүй, эргэж буцахгүй гэсэн зарчмыг баримталж газар хөдлөлтийн цуглах цэгт очиж за бүртгэл юмыг хийх ёстой. Эрсдлийг бууруулах нэг чалхмыг бүх хойшлуул. Яг өнөөдөр та хамгийн хайртай хүмүүсээ тойруулан суулгах. Аливаа гамшиг ослын эрсдлийг та болон танаа гэр бүл урьдчилан тооцоолж, аюулын эсрэг төлөвлөн бэлдэж байж бууруулж чадна. Газар хөдлөлтийн гамшигын эрсдлийг бууруулахын тулд гэр бүлийн гишүүн бүр мэдээлэлдсэн, бэлдсэн байхын тулд яг одоо бэлэн байцэг имэн хаягаас суралцаарай. Бид гэр бүлийнхээ баяртай мөчүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ жижиг гэлтгүй бүхнийг анхааран төлөвлөж чаддаг. Харин эрсдлийн арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангахдаа цаг гарган төлөвлөдөг билүү? Байгалийн гамшигт үзэгдэл газар хөдлөлтийн ослыг урьдчилан таамаглах боломжгүй боловч та эрсдлийг бууруулж гэр бүлээ хамгаалах төлөвлөлтийг хийж чадна. Газар хөдлөлтийн гамшигын эрсдлийг бууруулахын тулд гэр бүлээрээ хэрхэн төлөвлөх тухай мэдээллүүдтэй танилцаарай. Гамшигын бэлэн байдлын үед хүн нэг бүрийн үүргэвчэнд байвал зохих зүйлсийн жагсаалт, цэвэр ус, хүнс, нийлэг ууд, сонин, эмийн сан, батарей, гарчидэн, алчуур, радио, бэли, аяны хүнжил, лаа, шүдэнц, шүгэл, дулаан хувцас, скотч, бичиг баримт зэрэг зүйлсийг бэлдээрэй. Газар хөдлөлтийн гамшигын эрсдлийг бэлдэж байж бууруулж чадна. Бэлэн бай. Газар хөдлөлтийн үед хэрэгжүүлэх зөвлөмж. Бэлэн бай. Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан тааварлах боломжгүй тул бэлэн байдлыг хангаж, шил толинд хамгаалагч наалтнаах, мөн гэр бүлийн гишүүд дээр унах, дарах эрсдэлтэй том хэмжээтэй эд хогшил, тавилгыг хананд бэхэлж тогтоох.
Газар хөдлөлтийн чичирхийлэл ихэвчлэн тохиолдож байгаа улс орнуудын туршилгаас суралцаж хүүхдийн болон өөрийн унтлахын өрөөг нэмэлт эд хогшил тавилгагүйгээр зохион байгуулах. Мөн унтлагын өрөөний орыг шилэн хан цонхноос хол байрлуулах. Газ, химийн хорт бодис зэрэг тесэрч дэлбэрэх аюултай зүйлсийн хадгалалтын хугацааг тогтмол хянаж, эрсдлээс урьдчилан сэргийлээрэй. Амьдралын гурвалжин. Эргэн бүр өөрийн байр сууц, орон гэртээ дээрээс унаж болзошгүй хүнд зүйл, гэрлийн чийдэн, бүрхүүл, хагарч болзошгүй цонх, шил, шаазан эдлэл, номын тавиур, шүүгээ зэрэг тавилгаас хол байж, даацын хан болон багн, үүдний хэсэг, арк гэх мэт бие хамгаалах боломжтой хорогдох цэгийг тодорхойлох. Аюулаас хорогдох цэг буюу амьдралын гурвалжныг зөв тодорхойсноор газар хөдлөлтийн өндөр баалтай чичирхийллээс амь насаа аврах эхний алхам болох юм. Нөөц, боломж. Өрх бүр тодорхой тооны ус болон хүнсний бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлж, эмийн сан бэлдэх, гар чийдэн, радио болон гэр бүлийн гишүүдийн бичиг баримтыг нэг дор бүрдүүлэх. Мөн гэрийн хаяг, утасны дугаарыг бичиж, бага насны хүүхдийн биед зүүж өгснөөр шаардлагатай үед иргэний бүртгэлийг тодорхой болгох боломжийг бүрдүүлнэ. Суу, нуугд, хүлээ. Газар хөдлөлтийн үед айж сандралгүй, тайван байж, өөрсдийн бэлдсэн хорогдох цэгт суу. Биеийн ил гарах хэсгийг халахлж нуу. Аврах багийг хүлээ гэсэн дэлхийн нийтэд дагаж мөрддөг дүрмийг хэрэгжүүлээрэй. Гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй. Газар хөдлөлтийн чичирхийллийн дараа гадагш гарахдаа цахилгаан шат ашиглахгүй, толгой дээрээ хатуу биет барьж, баруун гарын дүрмийг баримтлан, бусадтай зэрэгцэлгүй цувран гарах. Унжсан тагт, дээврийн төмөр, гэрлийн утаснаас холуур тойрч, өндөр барилга байгууламжийн 3-1-ээс дээш зайд аюулгүй талбайд очих хэрэгтэй. Цугларах цэг. Газар хөдлөлтийн дараа аюулгүй цэг талбайд цугларч, аврах багийн заавар зөвлөмжийг дагаж мөрдөн, бусдад өөрийн боломжийн хүрээнд туслах, айж сандарсан нэгэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, зөв мэдээллээр хангаж, мэрэгжлийн байгууллагуудын тусламжтайгаар хариу арга хэмжээг аваарай. Гамшигын бэлэн байдлын үед хүн нэг бүрийн үүргэвчэнд байвал зохих зүйлсийг бэлдэж, альва эрсдэлд бэлэн байцгаая. Онцгой байдлын ерөнхий газар. Мэдлэг таныг хамгаална. Бэлэн бай цэг юм аа.